Батулга гэдэг одоо хүн ерөнхийлөгч тэр ажиллаж байх үед би одоо засгийн газрын хэлэх газрын дараагаар одоо байх үедээ хамтарч ажиллаж байсан. За тэр зөвлөгөөр авах асуудал чинь одоо хамт одоо ерөнхийлөгч их хурлын дарга аюулын зөвлөлийн 3 гишүүн одоо ажиллаа өгснийхэн дараа хүлээж аваад хоолнд орсон. Одоо энэ доор товчоо гоонд. Тэгээд тэрэн дээр та одоо энэ нөгөө нэг дэд бүтцийн одоо бас юм ажил хариуцдаг ингээд явж исэн. Энэ одоо зарим төслүүдтэй одоо бас ингээд дуусгаад зөвлөгөө өгөөд ингээд явах нь бол зүйтэй юм аа л гэдэг ийм зүйлийг гурлаа ярьсан. Одоо нэг нь зандан дараа нэг нь одоо хөрсөх дараа. За ингээд засгийн газар дээр ер нь тийм зөвлөгөө өдөр өгөөд ажиллуул яасан юм бэ л гэдэг ийм зүйл бас яг бодиттой зүйл. Тэгэхээр одоо энийг ингээд машин гуйлаад ингээд авах бол бас нэг жоохон тийм хин л юм. За яг баатар байгаа учраас одоо ингээд нэг юм холбоотой нэг зүйл байдаг. Батулга гэдэг хүнтэй одоо жишээлбэл би хэрвээ жишээлбэл тийм одоо холбоотой ойрхон ажиллая гэж бодож исэн бол арчс намын одоо дараагаар сонгогдох үед нь одоо баталгаажуулахын төлөө ажиллана үсттэй. Тэр үед хин хамгийн одоо хатуу эсрэг зогсож байсан бивээс яг тухайн үед одоо жишээлбэл олон бас их хурлын гишүүд дээр асуудлууд үүсэж байсан. За нэг нь бол одоо Эрдэнэт гишүүн байсан. Ерхий сайдаар ажиллаж байсан. Тэр үед санаж байгаа бол хин мэдээлэл хийжсэн. Нэг ч хүн байхгүй би анзаарах мэдээлэл хийжсэн. Яагаад гэвэл их хурлын гишүүний нэр дэвших процесс дунд ингэж болохгүй гэдэг мэдээллийг би хүлээхэнд одоо хэлжсэн. Нямбар дээр л 3 давхраас одоо хэрэг явуулаад штэ гэдэг асуудлыг гараад тавьж ирсэн. Санаж байгаа бол тийм ээ одоо нямбар ийм асуудлыг гаргаж тавьж ирсэн. 6 жилээр нэг удаа гэдэг асуудал бас ингээд яригдж хахад тухайд би одоо дөнгөж ерхийсэд болцсон байсан. Энэ дэрхийн хамгийн хатуу байр суурьтай байсан. Хэрвээ санаж байгаа биелээс. Тэгэхээр яг энийг ингээд нэг үйл явдлаар нь хийх бодохгүй бол ер нь одоо ингээд Оюка Баатар гэдэг нэг ахтай юм чинь. Ийм л бай таараа. Тэрнийг нэвтрүүлгээс авсан байж магадгүй. Тэр ер нь яг юм одоо оюутлогоон нөгөө гүний урхавтай холбоотой асуудлыг одоо шийдвэрлэхийн тулд буюу энэ 2.3 тэрбум долларын өрийг тэглэхдээ та бүхэн ажилласан бол би Даваас руу гишүүнтэй, Болорчлон гишүүнтэй, Батэрдэн одоо гишүүнтэй маш их ойрхон ажиллаж тэр хүмүүсийн шүүмжлэлтэй хандж байгаа өнцгийг нь засах байдлаар энийг шийдчихсэн. Бид нар хамтарсан мэдээлэл хийжсэн санаж байгаа тийм. За тэгээд тэр төсөл явсан. За сая энэ гашуун сухад ганц модтой холбоотой асуудал бол одоо Батулга гэдэг хүнээс олж гатсан. За зэн их бол дараагийн үед бас шүүмжлэлтэй хандсан. Тийм учраас тэр хүмүүсийн одоо жишээлбэл санаа бодол нь өөрөө юу гэхээр 5-7-ог одоо гадныханд 30 дээр нэмэх 30 гэдэг жилээр өгмөргүй байна гэсэн. За энэ хилцлийг л бид нар хийсэн учраас сая энэ одоо ингээд ус төрчихгүйгээр бас явсан. Тийм учраас тэр одоо нэвтрүүлгэн дээр байр суурийг нэтер илэрхийлэх тийм одоо боломжийг олох нь бол одоо энэ бол хилцлийн л нэг арга байхгүй юу. Одоо жишээлбэл хийн хоолойн төсөл яригдж байгаа. Энэ бас л одоо маргаантай асуудал шүү дээ. Хэрвээ би үргэлжлүүлээд ажиллаж исэн бол хийн хоолойн төслийг явуулахын тулд би хинтээ ажиллах хэрэгтэй байсан гэж элбүүдэрч ерхийлэгчтэй ажиллахаас сонголтоо. Тэгэхээр жишээлбэл одоо элбүүдэрч ерхийлэгчийн хоолойн төслийг дэмжих нь одоо зөвөө юм а гэдэг байр суурь илэрхийлвэл яг эсэргүүцэд байгаа хүмүүс нь энийг одоо илүү дэмжих юм боломжтой болдог. Тэгээ яг том төслүүдийг хөдөлгөнө гэдэг бол өөрөө бас их тийм төвчээр шаардсан ийм л ажил юм байлээ шүү.